За өнгөрсөн 100 гантай байснаас өөс тэжээлээ бэлдэж амжаагүй малчид зутруухан байгаа тухай мэдээллийг салбарын яамнаас өгсөн. За тухайлбал өнгөрсөн 10 хоногт нийт нутгийн 14 аймгийн 80 сум цагаанаар зуудтай цас хатуурсан, 14 аймгийн 42 сум цагаанаар зудрах байжээ. За тэгвэл 10 хоногийн өмнөх зуудын статистик өнөөдөр дараах байдлаар өөрчлөгдсөн байна. Орны байдлаар бол 50 гаруй хувьд цастай байгаа. Энд бол зарим газраа бол цасны зузаан нэмэгдсэн. Зуудтай нутгийн хэмжээ бол 14 аймгийн 77 сумын нутагт бол цагаанаар зуудтай, 14 аймгийн 43 сумын нутагт бол цагаанаар зудрахгүй байна. За энэхүү жилийн жил тохиолдог зуудын эрсдэл энэ жил ч мөн дахин тохиолсон нь Монгол банкнаас төсөөлсөн инфляцийн өсөлтөнд нөлөөлөх эрсдэл үүсгэж болзошгүй гэсэн болгоомжтой байна. Хэдийгээр эдийн засгийн идэвхжил нэмэгдээд өрсөлт нэмэгдэж байгаа ч гэсэн яг нийт бүх эдийн засгийн салбарууд бол хангалттай өсөж эдийн засгийг халах хэмжээнд хүртэл очиог байгаа. За үүнийгээ дагаад эдийн засгт эрэлт бол тийм өндөр түвшинд бол биш байна. Тэгэхээр инфляцийг нэмэгдүүлж байгаа зүйл нь юу вэ гэхээр зарим нэг татварын нэмэгдэл, эсвэл цаг агаар, байгаль орчинтой холбоотой, ургац сургаалтай холбоотой иймэрхүү хүчин зүйл, эсвэл өмнөх ханшийн өсөлтийн нөлөө ингэ үргэлжлээ явж байгаа гэх мэт иймэрхүү нийлүүлэлтийн ийм зүйлүүд байж байгаа. Тэгэхээр за түншлэн оны төгсгөлөөс өөрчлөлт орсон автобензин нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцийн өсөлтийн 1.4% эзлэх хэмжээний өөрчлөлт оруулсан байна. За харин цаашдаа олон улсын зах зээл дээр нефтийн үн хэрхэн хөдлөхөөс хамааран макро эдийн засгийн чухал үзүүлэлт болох инфляцид нөлөөлөх хэсэг нь шийдэгдэнэ гэсэн юм а. Тод мэдээнд уянга баясгалаа.